Дэлгэр сумын гуйлан тасганд хоньны цэцэг өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай бид өмнө мэдээсэн. Одоогоор нөхцөл байдал ямар байгаа талаар мал эмнэлгийн газраас тодрууллаа. Дэлгэр сумын гуйлан тасганы 2 өрхийн хонин сөрөгт гоцалдвар цэцэг өвчин бүртгэгдэн лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Энэхүү өвчин нь олон улсын 20 цайрт халдварт өвчин учраас аймгийн онцгой комиссийн шийдвэрээр голомтын бүс нутагт хязгаарлалтын дэглэм тогтоом холбогдох албанаас хамтарсан пост гарган ажиллаж байна. Шинжилгээний хариу сая 8-нд батлагдсан. За тэгээд одоо нөхцөл байдалд бол өвчин намжуулал байдалтай байна. За цаана бас цохны отхон суманд бас энэ өвчин онцлогдчиход давхар 20 цэрийн дэглэм манай юутай хамт ингээд хэрэгжүүл явж байна. Одоо яг хэчний өргөд яг бүртгэгдсэн байх хэчний өргөөс өргөд. Тийм ер нь бол 2 өргөтөр байгаа шүү дээ угаасаа манай аймаг дээр. Тэгээд хотооны нэг алт ингээд нийтдээ 3 айлал байгаа. Хөл хоройг хаагур тогтоосон байна. Хөл хоройг бол голомтын бүст тогтоосон байна. Юуны гуйлангийн артлын зэгстэй хэсэг дээр тэднийх бол голомтны 2 айл байгаа. За цаана юун дээр дундаа гэдэг газар байгаа. Наан энэ манай аймгийн чинь газар нутаг тэр өөр юм сони юм билээ. Тэр одоо отгоны газар нутаг одоо манай аймгийн одоо гуйлан л ингээд нэлийн төрж орсон хэсэгтэй. Яг тэр төрж орсон хэсэгтэр отгоны айл өвдчихэд байгаа байхгүй юу. Тэгээ төрж орсны 2 гадна талаар нь манай юуны гуйлангийн айлууд бас байгаад байгаа. Тийм учраас тэр авийн бүх хэсгийг одоо манай голомтын бүс гэж аваад 3 пост ажиллаж байна. Хязгаарлалтын дэглэм тогтоосон өдрөөс хойш хөрөнгө вакцинжуулалтын ажлыг давхар эхэлсэн байна. Тэгээд вакцинжуулалт бол бүрэн дууссан өчигдөр юм байдлаар. Хэцээ тооны сөрөгт бас. Тэгээд дэлгэр сум бол өнгөрсөн оны мал тоолгынхаа дүнгээр 82-3 мянган хоньтой. За тэгээд нэг 4,800 орчим хонь хоригдсон гэдэг нэг 77,8 мянган хонь таригдана гэд анх төлөвлөсөн. Гэтэл бол одоо яг айлуудаараа яваад ингээд тарихаар нэг 56 орчим мянган мал таригдсан. Ер нь бол таригдаагүй үлдсэн айл бол байхгүй. Тэгэхээр бол энэ тэр малын хоригдол тоолго эднэр төр бол жоохон асуудал байгаа. Одоогоор яг нөгөө энэ өвчнөөс хамаарат хоригдсон тийм мал байгаа юу? Өвчнөөс хамаарат хоригдсон мал байхгүй. Манайх нэг малыг нийдэлж дээж авсан. Тэрнээс өөр одоо хоригдлоо юм эднэр байхгүй. Дэлгэр сумын цэг даргын захирамжаар тус сумын нийт хонин сөрөгт цэцэг өвчний эсрэг дархлаажуулалт яаралтай хийхээр шийдвэрлсэний дагуу аймгийн мал эмнэлгийн газраас ажлын баг томилон тус сумын баг бүрт маршрут гарч сумын нийт 56 мянган толгойн хонин сөрөгт вакцин хийжээ. Одоогоор уг өвчнөөс шалтгаалan хоригдсон мал байхгүй тухай холбогдох албанаас мэдээлсэн юм. Цэцэг өвчин нь арсны цэврүү, гөвдрөө, тав бүхий шарах, шүлэс, нус, нулимс, нуух, сүү, шээсэр дамжин вирус ялгарч гадаад орчныг бохирдуулж гэмтсэн арьс садаст бүрхүүл амьсгалын замаар дамжин халдварладаг байна.